Сайн байна уу Болоргой? Сайн байна. Энэ удаагийнхаа ярилцлагыг 90-ад оны үйл явдлын ардчлал хүүтэндээ энэ сэдвээр ярихаар боллоо. Учир юу вэ гэвэл саяхан нийтлэлч Баабар өөрийгөө бол би 90-ад оны үйл явдлын маш тод гэрч гэж хэлсэн. Ярилцлагын нэвтрүүлэгт ингээд тэр хувьсгалын үйл явдал зам ёсороо явагдахаас өөр аргагүй байсан. Систем өөрөө задраад эхэлсэн юм а гэсэн. Тэгэхээр ер нь энийг эхэлж ирэхийн тулд ганц хоёр юмыг бид нэр маш тодорхой ойлгох хэрэгтэй. Баабар бол одоо чинь тэр үед болсон үйл явдал тэрийг бол төрийн хэрэгэлт байсан гэдгийг бол одоо судлаач эрдэмтэд нэг мөр хөдөлмөргөө тогтооцсон, баталсан асуудал шүү дээ. Тэр үл зөвхөн гэрч байгааг байхгүй юу? Хамгийн гол оройлон тоглогчдын нэг байсан байхгүй юу? Хамгийн гол нь оройлон зүтгүүлэгчдийн нэг байсан. Тэгээ би бол бас урдлынхын ярилцлаганд хэлсэн байж байгаа тэр Элбэг Баабар хоёр бол одоо чинь хоёулаа нэг нь баруун Украинд өнөөдрийн одоо чинь тэр одоо 2014 оны тэр Украинд болсон төрийн хэрэглэлтийг зохион байгуулсан хамгийн гол одоо чинь өөрөөхөн Элбэг Дөржийг бол одоо чинь тэр сургасан, хүмүүжүүлсэн тэр бол баруун Украинчууд байгаа шүү дээ, бандерчууд байгаа тийм үү? Хоёрдугаар бол Баабар өөрөө бол одоо чинь Польшид бол сурж исэн. Дараа нь бол 1992 онд бол тэр Их Британийн бол Империал гэдэг одоо тэр коллеж бас сурд өгсөн. Ер нь бол одоо эднэр бол зүгээр би тохиолдлын бус байсан гэдгийг бол хэлсэн байгаа тийм үү. Энэ бол маш олон учиртай. Гэхдээ энэ бол бас том сэдв учраас энийг цааш нь одоо чинь одоо нүгийн ярилцлаганд ярих шаардлагагүй гэж бодож байна. Энэ бол тусдаа том сэдв. Энийг бол судлаж бол одоо чинь нэг мөр болох хэрэгтэй. Систем өөрөө задарсан. Өөрөө задарсан гэж минь одоо юу гэдэг манайхны хамгийн гол нь хүмүүс имийг маш энгийн одоо чинь тэр Баабар өөрөө хэлсэн одоо чинь хүн 30 жил одоо хууртж гин гэж байгаа. Үүнгээр ард түмнийг бол одоо тэд нар зориуд зохион байгуулалттай хуурсан баггүй да гол нь. Тэгээд гадна талаас нь ямар ч одоо мэдээлэл өгөхгүй мэдээллийн бүсэлт гэдгийг бас манайхан одоо чинь их буруугаар ойлгоод юм шиг надад одоо чинь харагдаад байгаа л. Мэдээллийн бүсэлт гэдэг бол мэдээллийн хориг байдаг байхгүй юу? Өөр ямар ч мэдээллийг оруулахгүй. Одоо жишээ. Тэгээд нэг мэдээллийг маш олон суугаар одоо өгөхийг л тэгээд одоо чинь тэрний дараа ямар ч ард түмэн ялангуяа тэр бол одоо чинь 1933 оноос одоо 39 он 41 он хүртэл бол Германы тэр бол 60 хэдэн сая ард түмнүүдийг ямар болгоцсон байсан тийм үү? Тийм учраас бол хамгийн гол юм бол ердөөсө төр улс бол үндэстэн оршин тогтноход хамгийн гол нь мэдээлэл үүдэг. Энэ мэдээллийг бол хувь хүмүүст тэр тусмаа бол одоо чинь тэр төр засгийн мэдлээс гаргах хэрэгч болтгоо. Энийг бол одоо чинь тэр одоо юу гэдгийг тийм чөлөөтэй гэдэг чинь би хаалтан дотор захиад хэлж чинь ийм нөхцөлд бол одоо чинь ард түмнийг яаж бол одоо чинь тэр хүмүүсийн хувь заяаг өөрсдийнх нь гараар эвдэн сүйтгэж болд юм бэ гэдгийг сүүлийн 30 жил болсон үйл явдал бол биднэрт тод томрон бол батлалаа шүү дээ. Бид нар 90 оны үйл явдлыг бол ярихаас өмнө 1985 оноос эхэлсэн тэр үйл явдлууд ялангуяа тэр Горбачевын одоо тэр тухайн үед зарлж ирсэн перестройка гэж нэртэй перестройка гэдэг чинь энгийн ойлгохтой бол өөрчлөн байгуулах юм байна гэж үзсэн. Тэгээд бол өөрчлөн байгуулалтын өнөөдрийн бол одоо чинь одоо юу гэдэг ямар үр дүнд хүргэсэн байж байгааг тэртээ тэрг надаар тайлбарлуулдаггүй хүмүүс ойлгож байгаа тийм үү. Ямар нэгэн имийг бол одоо чинь тийм хоёр дунд утгатай нэрээр маш их нэрлэдэг байхгүй имийг. Гэвч тэд нар бол одоо чинь яг жинхэнэ зорилгоо энэ үгээр нуудаг хаадаг юм байна. Тэр перестройка гэдэг одоо Горбачевын санаа юм уу? Горбачев бол одоо юу гэдэг тэр чинь бас л одоо хэрвээ яагаад одоо зүүн толгойд улсын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дараагаар сонгогдсон гэсэн тэр түүх бол бас их одоо эдрэтэй тийм бол түүх бийлдэ. Тэр түүх ямар учраас эдрэтэй гэж ингэсэн чинь одоо Горбачевоос ч одоо илүү ерөнхий нарийн бичгээр дараагаар сонгогдох тийм боломжтой байсан олон улсууд амь насаа алдсан байгаа нэгдүгээр. Хоёрдугаар тэднийг бол янз бүрийн бол аргаар гадаад томилтоор явуулах тийм үү? Одоо чинь бусад аргаар бол үндсэндээ Горбачевын бол замыг тэр төв харааны дээд удирдлагуудад байсан нэр бүхий улсууд байгаа шүү дээ. Ялангуяа энэ чинь Андроповын үеэс эхэлсэн Андроповын үед чинь нөгөө
Америк, Канадын бол одоо судлах институт гэж гарсан. Тэрэн дотор бол үндсэндээ энэ урагчдыг бол бүгднгийн зугуухан удаан одоо чинь жилийн туршид бэлдсэн байсан байхгүй гол нь. Хаана хэн бэлдсэн байх вэ? Тэрийг бол хамгийн гол энэ одоо чинь ер нь бол нэг юм бид нар ойлгох хэрэгтэй. Англи бол одоо чинь бол юу гэдгийг ер нь Европ твийн англи чинь өөр арлын улсууд Европ твийн хамгийн одоо чинь одоо хүчрхэг болж байгаа энэ улстай бол байнгын бол одоо чинь энэ улсуудын эсрэг байна гэсэн ийм бол төрийн бол номлолттой шүү дээ бид нар чинь. Тэгвэл зэрэг чинь бол тэд нар чинь дандаа урд нь бол одоо бид нар хэрвээ түүхийг зөвхт юм бол 16 дугаар зууны бол одоо чинь 2 дугаар хагас чинь Испанийн эзэнт гүрнийг бол яаж тэд нар мөхөөсөн дараа нь бол одоо ялангуяа тэр Австри-Венгрийн гүрнийг бол 1-р дайн дээр нөхөөсөн тэрнээс өмнө бол одоо чинь Германыг олон тэр жижигхэн ханилгууд ус болгож задлахыг бол англичууд хийсэн байхгүй гол нь. Англичууд гэдэг чинь бол одоо чинь үндсэндээ бол Венецд байжсэн дандаа одоо чинь жууд голдуу. Тийм бол одоо ийм одоо хотдагчдын бүлэглэл Голландд очиж сууршаад Голландаас бол нэг Ламаншийн хоолыг даваад тэгэд юунд ирсэн шүү дээ Британд ирж сурсан Англид. Тэгэд тэр чинь Английн бол урд нь байжсэн тэр бүх одоо язгууртан одоо тэр үеийн эрдэмтэн юмнуудыг бүгдийг хөөж явуулсан. Ялангуяа тэрийг бол нотлох баримт юу ихтэй зэрэг чинь одоо хэрвээ газрын зөргийг анхааралтай ажиглах юм бол Ламаншийн одоо тэр хоолойн нөгөө талд нь төв талдаа одоо Францын нутаг дэвсгэр дээр бол Британи гэсэн бол асар том уудам газар байгаа ш. Тэнд чинь нөгөө хуучин байсан улсууд нь тийшээ ирж сурсан байхгүй. Тэгэд бол одоо ялангуяа тэр 17 дугаар зууны 2 дугаар хагасаас бол тэнд Вильгельм одоо Оранж гэж байсан. Тэр хүн бол ялангуяа жуудуудтай маш их одоо жууд үндэстэн гэдэг чинь бол еврей тэгээд бол иудаизм шишнийг одоо гол зорилгоо одоо чинь шүтэнэ болгосон одоо чинь амьдралынхаа үзэл санаа болгосон энэ улсуудыг яриад байгаа ш. Тэгээс жууд улсууд бол тэднэрт ямар ч буруу байхгүй. А жууд улсуудын дотор бол одоо чинь ялангуяа хүмүүжил байхгүй чинь яг үнэндээ бол иудаизм ямар нэгэн одоо чинь шашин гэдэг чинь бид нар зүгээр одоо өөр үзэл бодолтой гэдэг. Тэр чинь өөр одоо чинь имийг хүмүүнд хандах, амьдралд хандах, бусдад хандах үзэл нь бол тийм одоо иудаизмын ийм шашныг бол одоо чинь үнэнгээд итгэцэн байж болно. Эсвэл бол одоо тэрийг амьдралынхаа бол одоо гол чигмөр болгосон ийм улсуудыг яадаг тийм үү? Энэ одоо тэднийг л одоо чинь дэлхийн нийт ялангуяа Европын ард түмнүүдийн хэрвээ түүхийг ингээд одоо чинь сүүлийн 500 жилийн түүхийг зөөр төрөд үзтiin бол ойлгож байна. Тэр одоо социализм, коммунизм ямар ч сургаггүй багт чинь тэр улсууд бол 4 жилийн туршид бол одоо Португал, одоо Испани, за тэгээд дараа нь бол Австри, Герман, одоо Италийн бол одоо хаадууд дээд тал нь 11 удаа нутгасаа хөөж исэн байна шүү дээ. Тэд нар жуудуудыг үү? Тий, нэг улс чинь одоо зарим нь бол 11 удаа хөөж исэн байна шүү дээ. Тэр улсууд гэхдээ зэрэг чинь дандаа нийгмийг президентэлдэг байсан тийм одоо чинь шимэгчлдэг. Ямар ч бол тэр улс нийгэмд орж ирээд дотор нь амьдрээд байгаа хэдий ч тэр улс нийгмийн ард түмний одоо чинь тэр соёлыг тэр уламжлалыг бол хүлээж авч энгийн тэр улсын иргэн хязгаарч болдгоо. Дандаа тэднийг бол одоо юу гэдэг президент элдв аргаар мөнгө хүлэх одоо чинь хуучин хувцснууд зарах тийм үү. Тэгэд бол тэр дотор нь бол дандаа бол төрийн эргэлт янз бүрийн юмнуудыг хийж яхад нөө Европын олон орнууд бол ингээд тархан суурьсан байсан энэ юуд үзэлтүүд нь шүү дээ. Юуд гэдэг чинь жууд гэдэг чинь монголоор жууд гэдэг байгаа боловч энэ чинь иудаизмын шашныг шүтдэг. Би шашныг бодоход энэ чинь шашин биш ээ. Тэр хүн бол амьдралыг бусдыг үзэх үзэл нь тийм үзэл ахгүй. Тэгэд энэ зүгээр одоо чинь юугаар дашин тэтгэд чинь бол нацизм, фашизм бол яг иудаизм үзлийн нэг хэлбэр байхгүй юу? Тэгээ эдгээр Англид очоод тэгээд тэр Англид тэр очсон тэр улсууд чинь ер нь бол одоо чинь ялангуяа тэр Британийн одоо эзэрхэг гүрэн дэлхийн бол бүх улсуудад баг одоо хурай газрын одоо чинь твийн гол хэсэгт байрладаг хэдхэн цөөхөн улсуудаас бусад бүх улсуудыг тэдгээр эзэлж явсан одоо янз бүрийн террор үйлдсэн тийм үү? Одоо чинь одоо юу гэдэг тэр эрэг давхай байж байгаа улсуудын одоо худалдааны замыг хааж боох хүмүүсийн хоорондын одоо чинь одоо юу гэдэг хөдөлмөрийн өршин бүтээгдэхүүний хоорондоо бол солилцох энэ замыг хаасан
Тэгээд хамгийн гол нь тэдний хийдэг гол юм бол дандаа тэр тухайн улс үндэстнүүдийг одоо тэрний удирдлаганд нь байж исэн хаад ноёд тийм үү? Сүүлийн үед бол дандаа энэ нам одоо засгийн одоо энэ усуудыг нь далдуур худалдан авах далдуур тэдний эсрэг бол одоо янз бүрийн одоо компромат гэж ярьдаг одоо чинь мэдээллүүдийг зөвхөн тэрүүгээрээ шантажлж яадаг. Одоо манайд бол одоо чинь юу гэдэг сүүлийн 30 жилийн энэ түүхийг харахад бол тодорхой харагдаж байгаа шүү дээ. Нэр бүхэн усууд байж байгаа ш. Яагаад эдгээр бол одоо чинь нэлбэгдэрч сайхан бэлэг тийм үү? Одоо тэгээд тэр янз бүрийн усууд одоо чинь юу гэдгийг одоо ингээд дэвшээд ингээд яваад байна гэдгийн цаад гол нь чинь дандаа эдгээр бол өөрснөө тэдний гарт бол тэдний одоо компромат байна гэсэн үг шүү дээ. Тэдний үйл ажиллагаа ингээд аажим Европыг эзлээд нэгсэн. Тэгээ Европыг эзлээд. Тэгээ наашаа Орос дээр тулж байна тийм. Оросын хамгийн гол нь одоо чинь яагаад одоо чинь Оросын эсрэг байна гэдэг чинь Орос чинь өөрөө бол 1917 оны 2 дугаар сарын хувьсгал гэж байгаа шүү дээ. Энэ бол цэвэр болоод чинь Оросын тэр үеийн одоо либерал үзэлтнүүд ардчлагчдын хийсэн төрийн хэрэгэлтэйсэн багхгүй. Тэгээд 8хан одоо сарын дотор бол одоо чинь тэр Европ төвийн тэргүүлэх нэг гүрэн байсан Оросын хаант улсыг бол үндсэндээ болоод самраад устгасан байсан. Устгаад баг дуусж яхад нь 1917 оны одоо чинь 11 сард одоо Ленин тэргүүтэй хэсэг одоо большевикууд бас одоо чинь хувьсгал хийгээд тэр хуучин улсуудыг бол халаад тэгэд бол улс орноо бол буцаагаад босгосон шүү дээ гол нь. Тэгээд тэдний гол бол дэвшүүлсэн санаагтай зэрэг ер нь капитализмын эсрэг үзэл санааг л одоо чинь ингэж амьдрч болох юм байна гэдгийг. Тэгээ бас энд нэг чухал одоо миний итгэл үнэмшил болсон юу гэдэг зэрэг хүн төрөлхтний бүх одоо энэ түүхэнд урд өмнөх бүх одоо чинь Балар эртний үеэс эхлүүлээд одоо чинь 1917 он хүртэл явсан энэ түүхүүд чинь хүн төрөлхтний бүх энэ түүхүүд ердөөсөө байгалийн биологийн түүхээр явжсэн. Биологийн гэдэг чинь яг хоо зүгээр ингээд зөөлрүүл хилээд байгаа болохос шиг яг амьтныхаа яваар явсан баг. Амьтан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс бид нар бол байгалийн одоо чинь гадна талын орчинд бол зохицох энэ эволюцийн замаар хөгжиж ирсэн байхгүй. Тэрийг бол одоо чинь ялангуяа тэр Ленин тэргүүтэй усууд ердөөсөө хүн ёсоор амьдрьяа л гэсэн байхгүй. Тийм учраас ер нь зүгээр энэтэй ингээд холбогдуулаад өөр төвшөнд гаргаж тавьсан. Хүн гэдэг нэртэй хүн гэдэг чинь одоо чинь юу гэдэг гадна талаасаа бол бид нар хүн шиг харагдаж байгаа хэдий ч дотор талдаа бол бид нар ялангуяа тэр тархины бүтэц зохион байгуулалт энэ морфогенезийн талаас нь аваад үзтiin бол энэ чинь маш олон янз байгаа байхгүй. Ийм учраас ерөнхийдөө бид нар хүн шиг амьдрий гэдэг чинь бол хүн шиг амьдрий гэдэг байгаа шүү дээ. Хэрэг биднийг хүн гэж бол бид нар бие бинийгээ үздэг одоо чинь биднийг хүн гэж бол одоо өргөмжилдэг юм бол бид нар яг хүн ёсоор амьдрий. Хүн ёсоор амьдрах гэдэг бол бусдыгаа ямар нэгэн байдлаар шулахгүй шударгаар хөдөлмөр хийж хөдөлмөрийнхөө үр бүтээлийг шударгаар хоорондоо солилцож амьдрий гэсэн энэ үзэл санааг л ер нь социалист үзэл санаа гэдэг шүү дээ. Ер нь энэ дэвтэр ямар ч буруу юм баг. Харин энийг бол одоо чинь бусад ялангуяа тэр Англи одоо чинь дараа нь Америк тэгээд энэ баруун Европын одоо энэ одоо чинь ард түмнүүдээ бол олон зуун мянган жил бол ингээд шулгаад амьдрээд ирсэн энэ хэсэг бүлгүүдэд таалагддаг байхгүй. Эцэст нь таалагддаг. Тэр улсууд бүх ард түмэн нь бол ердөөсөө мэдчихгүй. Ард түмэнд нь ялангуяа бол одоо чинь ялангуяа тэр дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайны дараа бол энэ одоо коммунист одоо социалист үзэл санаанд маш их хүчтэй бинд байсан шүү дээ. Маш их хүчтэй бүр Латин Америкт, Европ төвийн одоо ялангуяа барууны орнуудад маш их хүчтэй байсан. Одоо ч гэсэн бол бас хүчтэй байж та одоо ер нь. Тийм учраас бол тэд нар чинь одоо юу гэдэг коммунист үзэл санааг бол манай улсуудад юу гэж бол ойлгуулсан гэхдээ зэрэг чинь коммунист үзэл санааг ердөөсөө дандаа ингэж хүмүүсийг хилмигдүүлдэг одоо ямар нэгэн зөв зөвөр байхад нь бараг одоо хүмүүсийг одоо юу гэдгийг элдвэр бол хавчдаг. Энэ үзэл санаа бол биш шүү дээ ер нь. Тэгээд ингэж яриад байгаа. Энэ Баабар хөтлөгч энэ хоёр ярилцлагандаа их олон удаа дурдж байгаа нь одоо ардчлалын үнэт зүйл ер нь бидний хийсэн сайн сайхан зүйл бол одоо ер нь хувийн эрх чөлөө гэдэг л нь гингүүд хөтлөгч нас гэж байгаа. Одоо тэр 92 оны үндсэн үйл одоо тэрүүгээрээ л их сайхан болсон. Тэгээ хувь хүний эрх чөлөө гэж бол юм тийм ойлголт угаасаа байгааг. Хамгийн гол нь бидний өнөөдөр одоо юу би бол эволюц хөгжлийг бол жинхэнэ шинжлэх ухаанд одоо чинь үндэслэн гарцаагүй юм бол баталгаатай юм одоо үйл явц байжаа гэдгийг би хүлээн зөвшөөрдөг юм л да. Эволюц хөгжил шүү дээ. Тийм. Эволюц хүн болоод хэдэн сая
хэдэн мянган жилийн турш хүн одоо чинь тэр сармагчингаас хүн болж байгаа хамгийн гол юм бол бидний хамтын амьдрал бидний өнөөдрийн хүн болгосон баггүй да гол нь хамтын амьдрал. Хүн шиг өөрийнхөө одоо чинь дотор төрөл зүйлийнхаа дотор одоо хүн хүнийхээ эсрэг одоо ингэж одоо юу гэдэг юм муухай юм санаачилдаг хийдэг ингэж бие бинийгээ бол дайн тулаан хийж бие биенийг хятдаг өөр байгалийн нэгч төрөл зүйл байхгүй байхгүй. Байх боломжгүй байхгүй ойлгож байна. А гэвч тэр одоо чинь одоо юу гэдэг тэр ард түмнүүдийн дунд бол хэсэг бүлэг улсууд одоо чинь янз бүрийн элдвийн болоод гэмт замаар асар их одоо чинь баялаг хөрөнгө цуглуулсан бусдыгаа шулаад гэсэн үг шүү дээ. Цуглуулсан энэ хөрөнгөө бол одоо чинь нэгдүгээр хадгалж үлдэх, хоёрдугаар тэдний өмнө юу ч хийхгүй байж юм бүтээд бодтой юм бүтээдгүйж тэдний бүх амьдрал хувьцаа яг одоо чинь одоо шийддэг, эрхшээдэг, тэднийг мүлждэг, тэдний бол одоо хөс цусаар амьдрий гэсэн ийм хэсэг бүлэг улсуудын хоорондын тэмцлийн бондоо чинь бүх энэ үе шатууд багхгүй эдгээр бүхэн. Тэгээ энэ дээрээс үүдээд ингэж яриад байгаа. Төрийн хүн гэж яриад байгаа байхгүй. Төрийн албаар, төрийн ажилтан бол хүн ер нь хувиа боддог штэ. Тэгэхээр бараг тэр хүн ч одоо хувиа бодох ёстой. Улсын эрх ашиг, хувийн эрх ашиг хоёр ингэ зэрэгцээд ирэх юм бол хувийнхаа жоохон аргачлуулна. Хамгийн ойлгомжтой бол хүний хувийн эрх ашиг байдаг юм байна. Тийм учраас хувийн эрх ашигаа нэгдүгээр тавих хэрэгтэй. 92 онд баталсан үндсэн хуулийн дээр энэ тухайн үед аюул та маргаан болж байсан. Хувийн эрх ашиг нэгдүгээр эренбэлчихсэн байгаа. Хувийн эрх ашиг нэг эренбэлчихсэн байгаа. Тийм учраас сайн. Хоёрдугаарт төрийн алба хааж байгаа тийм ээ. Аливаа хүн хэрвээ улс орны эрх ашиг гэг одоо өөрийнх нь нүдээр үнэлээ л да. Хувийн эрх ашиг байх юм бол хувийн эрх ашигаа ёсцсон хувьд яг доош нь татаарай гэсэн нэг ийм ойлголт байдаг. Энэ хоёр тэнцээд байвал шүү дээ. Түүнээс биш одоо эх орн мандан мандаж явал хамаа үйж би гэр орноор гэрээ штагаад өөрөө хүчий гэдэг тийм байдгүй. Түрүүн тийм байх хэрэгтэй гэж яриад ухуулаад байгаа байхгүй юу? Гүү тэрний бол одоо чинь логикийн хувьд бол асар алдаатай юм байхгүй. Ер нь бол хүн би дахиад хэллээ шүү дээ. Хүн гэдэг чинь бол бидний хамтын үзэл санаанд гарал бид нар сая хүн болсон гэж яриад шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар байгалийн бол одоо чинь бидэнд байгалийн одоо юу гэдэг нэг төрөл зүйл гэж авч үздэг юм бол хүнийг нэг төрөл зүйл шүү дээ. Тийм биз одоо чинь бол өөр юу гэдэг хон вэж гэн одоо чинь одоо адуу тэмээ энэ чинь байгалийн тодорхой бэдээс нь төрөл зүйлүүд багхгүй юу? Нэгч төрөл зүйл нь хоорондоо дайцсандгүй байх. Хэрэг тийм байсансан бол тэр төрөл зүйл өөрөө устдаг байхгүй өөрөө дотроосоо. Хэрэг тийм байсансан бол тийм үү? Тийм учраас би энтэй гэдэг хүн гэдэг хүний бол өөрийн одоо чинь эрх шиг гэж тийм байдгүй байхгүй юу? Дангаараа одоо чинь хэрвээ одоо чинь дангаараа гэж байгаа юм чинь чи тэгвэл одоо чинь дангаараа одоо чинь тусдаа өөр одоо чинь хувийн хэсгээр чи хээр газар амьдрал ямар ч боломжгүй байхгүй юу? Тэд нар чинь зөвхөн бусдыг хэмгчлэх, хуурах, өөрийнх нь төрөл зүйл улс их орныхаа эсрэг байж байгааг л одоо чинь хувийн эрхчлөө, хүний одоо эрхчлөө гэх юм. Хувийн улс орныг удирдах байгаа хүнд бол одоо бүр байх ёсгүй. Бүр байх ёсгүй ба. Одоо яах гэж удирдах байгаа юм тэгвэл тийм биз дээ. Урд нь бол одоо чинь түүхэнд болж исэн бүх үйл явц ердөөсөө хэрвээ одоо чинь зөвхөн хувийнхаа эрхшгийг бол дээдэлдэг байсан юм бол өнөөдөр бол одоо чинь хүн гэдэг төрөл зүйл энэ дэлхий гэдэг нэртэй энэ гариг дээр байх боломжгүй байхгүй гол нь. Ойлгож байна уу? Бид нар хүн бүхэн өөрийнх нь энэ бол одоо цэвэр одоо чинь англи саксуудын энэ протестант гэдэг үгийг чинь энэ шашны бол гол бол үгийнх нь үндсэнд нь протест гэдэг үг гоц. Энэ юу гэсэн үг вэ? Эсэргүү үзлэхгүй, эсэргүү санаа. Тэр чинь бол яг одоо юу гэдэг христийн шашин хэдий хэдий католик тийм үү? Католикос чинь бол одоо протестант. Тэгээ протестантын английн одоо англикан гэж ийм шашин биш үү? Эдгээр бол цэвэр одоо чинь урд нь тэр нөгөө хүний сайн сайхан байсан тэр үзлийн эсрэг протест одоо чинь эсэргүү шашин гэсэн үг байхгүй Монголоор. Ийм шашны үзэл санааг л бид нэр яриад байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэднэрт бол ердөөсөө тэгэд энэндээ бол холбогдуулаад бас нэг зүйлийг хэлэхэд Баабар бол өөрөө ялангуяа тэр одоо нэмдорж энтрийг бол одоо юм мэдэхгүй байсан учраас одоо Хятадын юу лээ тэр Хятадын бол тагнуулын албанд бол ашиглагдсан гэж яриад байгаа. Тэр хүний бол ярилцлагаас хэрвээ одоо чинь дотор юм анхааралтай чагнад юм бол тэр хүн бүч гэсэн бол өөрөө мэдэхгүй байж барууны одоо чинь ялангуяа тэр тусгай албад үзэл сурчдад ашиглагдсан юм баггүй. Тэр бол
ашиглагдаад улс үндэстэн ард түмнийхэн бол эсрэг 30 жил бол одоо чинь дайсгалсан юм багхгүй юу. Энийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй нийгэмсэн.